За би 2019 оноос хойш буюу сүүлийн 6-7 жилийн хугацаанд үс уналттай тэмцэж байна. За энэ хугацаанд бол би үнэхээр их мөнгө санхүү, цаг хугацаа, өөрийнхөө хүчин чармаалтыг энэ үсэндээ зарцууллаа. За тэгээд энэ үр дүнд бол мэдээж өөрийнхөө үсний асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ бол би ийм их цаг хугацаа олон жилийг зарцуулаад үнэхээр их мөнгө буюу сая тооцоол зүгээр нэг энгийн математик бодоход 15 сая төгрөгийг бол би өлхөөнд зарцуулсан байна. Тэгээд өөрийнхөө санахгүй хичнээн бүтээгдэхүүнийг би хэрэглэсийг бол хэлж мэдэхгүй. Минимумда би 15 саяыг энэ үсэн дээр зарцуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхнийг хэрвээ үс уналттай байгаа бол үс уналтаа анзаарч амжаагүй байгаа бол өөрийнхөө үсийг нэг анзаараад тэгээд эмчилгээ хийлгэх байгаа бол яг өөрт тохирсон хэрэгтэй бүтээгдэхүүнээ эсвэл хэрэгтэйгээ үйлчлэгээ авч хэрэглээрэй гэж уриалах үндсэн дээр энэхүү бичлэгийг хийж байна. За анх яаж үс уналттай болсноо мэдсэн бэ гэдэг цагаасаа эхлээд ярив. За 2019 онд би нэг найзтайгаа уулзаа сууж исэн. Тэгсэн чинь би яг үсээ ингэ ботсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай эрэгтэй найз шууд миний үсийг харангуудлаа. Эрка найзаа чиний үс чинь ямар амар шинхэн болсон юм бэ? Үс чинь унаад байгаа юм шүү гэд. Тэгэнгүүт эрэгтэй хүн тэгж хэлж гингүүт үнэхээр хүний нүдэнд бүр анзаарагдах хууц хэмжээний үс уналттай байсан байгаа байхгүй юу? Би болохоор тухайн үед өөрийнхөө үсийг нэг жоохон л унжиндаа гэж нэг тоодоггүй байсан. Гэтэл эмэгтэй хүмүүсийн үс чинь энэ дээрээсээ эхэлж унахаас илүүтэйгээр дандаа яг энэ хажуу талаасаа эхэлж унд юм байна. Тэгээ би найзыгаа хэлэнгүүт шууд толинд гүйж очиод ингээ харсан чинь нэрээ миний энэ хэсгийн үснүүд бүр үнэхээр юм баг болцсон. Тэгээд шууд ингээ хуйхан цагаан нь харагддаг. Дээрээс нь ингээд үс хоорондын зайн бүр үнэхээр хол болцсон байсан. Тэгээд би шууд арга хэмжээ авч эхэлсэн. Бүх төрлийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн. Шампунь, биотин, витамин ч гэдэг юм уу те бүх төрлийн одоо амин дэмүүдийг хэрэглэж үзлээ. Тэгээ шинжилгээнүүдийг өгсөн. Эрдэс бодис дутагдах юм бол ус ундаг гэж сонссон. Тийм учраас янз бүрийн одоо бүх л төрлийн шинжилгээнүүдийг нь бас өгсөн. Гэх мэтчлэн би маш олон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж явсараад 2023 онд яг ус уналтынхаа асуудлыг бүрэн шийдсэн. Тэрнээс хойш бол би ингээд үсээ унахаас сэргийлээд байнгын арчлаад явж байгаа. Тэгэхгүй бол дахиад унчихыг хинч өгөөсөхгүй юм чинь цөө өдөө үлдсэн үсээ бас хайрлахгүй болохгүй шүү дээ. За тэгээд 2023 он хүртэл юу хийснээ эхлээд ярив. За би ус уналтаа мэдчихэд бүтээгдэхүүнүүд хэрэглэж эхэлсэн. Тэгээд надаа ямар ч нэмэр байгаагүй. Тийм учраас би нэг найзаасаа үсний сайн эмнэлэг гэж сонссон. Тэр эмнэлэгтээ очисон. Тэр эмнэлэг нь болохоор үсний эмнэлэг гэхээс илүүтэйгээр үс болон арсны тийм эмнэлэг байсан. Ангаахын тийм профессорын ажилуулдаг өөрийнх нь хувийн эмнэлэг байсан. За тэгээ тэр эмнэлэгт очиод бол үсний асуудлаа түр хугацаанд бол шийдэж чадсан. Тэр эмнэлэг бол үнэхээр сайн эмчтэй, сайн эмнэлэг байсан. Тэгээд миний үсийг үзээд надад ийм brown hole буюу одоо мэрэгжлийн хэлгэнтийг хэлдэг юм байлээ. Хуйхан дээр ийм бор цэгнүүд үүсчдэг тийм үс уналтын шалтгаан байдаг юм байна л да. Тим юм надад байна гэж хэлсэн. Тийм болохоор надад PRP буюу миний цусыг ингэж аваад тэрнийг хоёр хэсэгт ингэж хувааж аваад яг хэрэгтэй эд хэсгийг нь аваад миний хуйх руу тарьдаг нэг тийм үйлчилгээ дэмлээ. Тэр үйлчилгээг надад хийсэн. Энэ нь болохоор тодорхой хугацаанд буюу бараг нэг 6 сараас 1 жилийн хугацаанд бол мэдээж үр дүнтэй байсан. Энийг хийлгэж явах явцад бол үс зөндөө шинээр ургаж эхэлсэн. Дээрээс нь үсний уналт бол тодорхой хэмжээнд зогссон. Тэгээд миний үс унахаа болчингууд миний үс уналт ингээ шийдэгдчихлээ гэж бодоод дахиад тэр үйлчлэгээнд орхоо болцсон чинь нэг хэсэг хугацааны дараа дахиад үс унаад эхэлт юм байлээ. Тэгээд би дахиад тэр эмчилгээнд явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр эмнэлэг маань болохоор ингээд анх намайг очиж явахад миний ингээд хуйхан дах зургийг аваад үсний зургийг аваад одоо 1 см квадрат талбайд нийт хэдэн ширхэг үс байна вэ гэдгийг эхлээд тоолж байгаа юм. Тэгэнгүүт эмчилгээ хэдэн сарын хугацаанд хийгдсэний дараа 1 см квадрат талбайд нийт хэдэн ширхэг үс болсон байна вэ гэдгийг нь тоолоод шинээр үс ургаж гин үү эсвэл хуучин үснүүд нь унж гин үү гэх мэтчлэн тиймэрдүү анализыг хийгээд үс чинь ингэж тэгж нэгэд айгүй сайн нарийн тийм шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр ингэж хүнийг эмчилт юм байлээ л дээ. Тэр нь надад айгүй таалагдсан. Тэгээд энэ эмнэлэг үеийн үйлчлэгээ бол айгүй сайн надад үр дүнтэй байсан. Гэхдээ миний суурь шалтгааныг бол шийдэж чадаагүй учраас миний үс уналт ингээд тодорхой хугацаанд зогсчоод буцаад үргэлжлэе л байсан. За тэгээд надад PRP гэдэг үйлчлэгээ нэмэлтээр хийхийн хажуугаар дахиад 2 юм хийдэг байсан. Эхнийх нь болохоор энэ роллер гэдэг юм байна. Энэ роллер гэж яг юу юм бэ гэхэлэр дотроо ийм жижигхэн ийм зүйтэй эргэгддэг юм байгаа. Энийг ингээд миний хуйхан дээр явуулдаг. Тэгэнгүүт энэ зүүнүүд нь хуйхан шигдээд тэгээд хуйхыг ерөн жоохон сэргээж өгд юм билээ. Тэгэнгүүт үс уналт нь буураад үсний ургалт нь сайжирч эрчимжчдэг гэсэн. За тэгээд энүүгээр ингэж хуйхыг сэргээж өгж байгаа. За тэгэнгүүт нэмэлтээр надад ийм бүтээгдэхүүн санал болгоод би энэ бүтээгдэхүүний эдийг бас хэрэгжилж ирсэн. Энэ нь болохоор миноксидил гэдэг нэртэй бодис
одоо бүтээгдэхүүн байгаа юм. За тэгэнгүүт энэ нь болохоор өсний уургалтыг бүр үнэхээр сайн дэмждэг. Энийг зөвхөн тэр эмнэлэг гэлтгүү одоо дэлхийд даяар үс уналтад хамгийн сайн бүтээгдэхүүн гэж хэлдэг юм байлээ. Австралид ч гэсэн үс унаад байна гингүүд угаасаа энийг эмийн сан санал болгодог. Тэгээд энэ болохоор бас үнэхээр сайн. Би бол энэнд үнэхээр дуртай. Одоо үс унахаа болцсон ч гэсэн би байнга ингэж хэрэгжилдэг. Тэгэнгүүт энийг хэрэгжилж явах явцад ингээд энэ тэндээс жижигэн ингээд үс унууд ургаад идэг байхгүй юу? Гэдгээс нь шууд үс уналтанд бол үнэхээр сайн гэдгийг нь харж болно. Нэг сул тал нь юу вэ гэхээр шинэ үснүүд хуйханд ургуулахаас гадна нэмээд одоо нүүрэн дээр амар их үс ургуулчтай. Нүүрний үсний ургалтыг нь бас дэмжиждэг гэсэн. Дээрээс нь ингээд миний чихний энэ минүүгээр бас ингээд үс ургацсан байсан. Тэгээ нэг хэсэг бараа ингээд сармөгчин шиг чихэн дээрээ айгүй хүстэй болцсон байсан. Тэгээд энэ бүтээгдэхүүний нэг 2-3 сар ч юм уу хэрэглэхээ болчингууд буцаад тэр их ургасан юм үснүүд нь гуйжаад унчт юм байлээ. За тэгээд тэр эмнэлэгт бол нэг юм PRP, roller, тэгээ миноксидил гэсэн 3 юмыг хэрэглэж үзээд үс уналтаа бол тодорхой хэмжээнд бол зогсоож чадсан. Бусдаар надад өөр савн шампунь эсвэл биотин инетри гэсэн юмнууд бол октоосоо нөлөөлөөгүй. За тэгээд ингэж явж байгаад би 2022 оны сүүлээр Австралид ирсэн. Тэгээд Австралид ирчээд эхний хэдэн сар бол одоо үс бас дахиад унаад эхэлсэн. Яагаад гэхээр эмчилгээнд явах болчихж байгаа учраас тэгээд гараа ингэнгүүт чинь шууд энэ дээр ингээл 3-4 ус заяа. Дахиад тэр үсээ авчаад дахиад ингэнгүү дахиад 3-4 ус. Энд чинь ингээд хүнийг амар их стресстүүлд юм байлээ шүү дээ. Дээрээс нь ингээд үс жоохон ингээд халзраад шингрээд эхлэхээр хүн жоохон юм хөвшин харагдаад эхэлдэг юм шиг надад санагдсан. Дээрээс нь жоохон царай алдсан юм шиг харагддсан болов уу гэж бас би анзаарсан. За тэгээд би ингэж явж байгаад одоо яах ёстой болоо гэд өөрөө дур мэдээд нэг үс уналтын имлэг гэхээс илүүтэйгээр нэг зүгээр л нэг тийм газар байсан. Салонч бас биш заяо. Нэг тийм сонио газар Австралид яваад очихгүй юу. Тэгсэн чинь тэр эмч маягийн нэг баачкан миний толгойг угаагаад чиний энэ үсийг чинь өстой шууд шийдэн чи улаан гэрэл өөрөөсөө гаргадаг малгай манад байгаа. Энийг худалдаад ав. Энийг одоо хэдэн сар хэрэглээд үс чинь зүгээр болчихно гэд. Тэгээд тэр нь болохоор $3,900 үнэтэй заяо. Тэгээ намайг чи 7 хоног болгон $185 төлөөд ингээд хувааж авах боломжтой гэ. Тэгээд би тэрнийг нь авчаад нэг сар гарan хэрэглээд явж исэн. Тэгээ надад нэг сарын хугацаанд ямар ч мэдээж үр дүн байхгүй, нөлөө үзүүлэхгүй байсан. Эхний нэг сарын хугацаанд. Тэгчээд би за ер нь яах ёстой болоо гэчээд GP буюу одоо манайдахаар өрхийн эмнэлэг дээрээ би зүгээр санамсаргүй очсон байхгүй юу? Урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгчигээд тэгээ би GP дээр очиод ингээд шинжилгээ өгөө гэд тэгсэн чинь манай GP за гээд надаас цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, баахан шинжилгээнүүд аваад тэгээд дараа нь хариугаа уншсан чинь намайг чи цагаан хоолтон уу гэж асуугаад тэгэхээр үгүй бид мах иддэг гэдгсэн чинь чиний цусны хэмжээ чинь бүр үнэхээр бага байна. Цагаан хоолтон шиг хэмжээний бага байна. Тийм учраас чамд одоо ингээд арсны ч юм уу, сунах ч юм уу тиймэрдүү асуудал бол тулгарах ёстой. Тэгж гинүгэ надаас асуугаад тэгсэн чинь нэрээ миний үс амар ундаг штэ. Тэгээд би ийм нэг газар очиод $3,900-оор ийм малгай худалдаж авсан гэдэлсэн чинь чи бараг скам дуулсан биз дээ. Наадахаар хурдан буцаагаад одоо чи ингээд цусны асуудлаа буюу одоо суур шалтгаан чинь цус багталтын асуудал байна. Энэ суур шалтгаанаа шийдэггүйгээр чи 1000 одоо $3,000 $30,000 үнэтэй малгай өмсөөд чиний асуудал чинь шийдэгдэхгүй гэдгсэн. Тэгэхээр би эмчийг хэлсний дагуу нөгөө малгайгаа очоод буцаачдаг байхгүй юу. Тэгээд эмч маань надад баахан тийм төмрийн бэлтгэл бичиж өгсөн. Тэрнийгээ би нэг хэдэн сарын хугацаанд уугаад эхэлсэн чинь нэг удаагүй нэг 3-4 сарын дараанаас л үс ингэнгүүт шууд ундаг байсан огт болцсон. Тэгээ би шууд юу н ойлгочихж байгаа байхгүй. Төмөрнөөс болоод миний үс ундаг байсан юм байна гэд. Тэгээд би ингээд цаг хугацааг буцаагаад ухраагаад эргээд бодоод үзэнгүүт бүр 2015 онд би нэг цусны шинжилгээ өгч явахад намайг бүр үнэхээр бага цустай байна. Тэгээд төмрийн дутагдалд орсон байна. Энийгээ сайжруулаа гэд эмч тэгжсэн. Тэгээд тухайн үед нь би нэг хідэн төмрийн бэлтгэл уучаад тэгээд цаашаа тоогоогүй орхицсан байсан. Тэгээд би угаасаа үл амар их даардаг цус багталтай гэдгийг мэдээл яваад идэв гэсэн. Гэхдээ би тэрнийхээ төлөө юу ч хийдэггүй байсан аахгүй юу. Тэрнээс болоод миний ер нь үс унаж эхэлсэн юм байлээ л дээ. Тэгээд эндээс нь би ер нь юу ойлгож байгаа вэ гэхлээр миний суур шалтгаан болвол төмрийн дутагдал байсан юм байна. Гэтэл би төмрийн дутагдлаа мэдэх буюу одоо юм цусны шинжилгээ өгөхөөс илүүтэйгээр эрдэсийн шинжилгээ өгөөд эсвэл ингээд янз бүрийн хэрэггүй бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд яг нэг өвчтөе цэгээ биш ингээд бусдыг ингээд тойрол туршиж үзэл яваад байсан юм байна гэдгийг бол ойлгосон. Ингээд би 2019 оноос хойш 2023 он хүртэл гэдэг чинь 4 жилийн хугацаанд ер нь бол ингээд тасралтгүй янз бүрийн өстэй холбоотой юм туршиж үзэж явсаар байгаад 23 онд яг өөрийнхөө суур шалтгааныг олоод эмчилгээ хийлгэснээс хойш миний үс бол дахиж унахаа болцсон.
За тэгээд ус унахаа болцсон ч гэсэндээ миний ус ер нь бол нэлээ ингээд шингэрсэн байгаа анх байдаг байсантайгаа харьцуулахад тэнгүүд хүний ингээд ус чинь хитрхи урт хугацаанд уналттай авчих юм бол дахиж ингэж шинэ ус ургахаа болчдөг юм байна л да. Яг хав төр зургийн хугацаанд ус унсан бол хэрвээ булцуун байх юм бол буцаагаад ус нь ургах чинь хэрвээ булцуун бүр байхгүй болоод ингээд хуйхан сорвжчихсан байх юм бол дахиж ус унахаа болчдөг юм байлээ. Тийм учраас би одоо ч гэсэн энэ үсээ хуйхаа сорвжуулахгүй тулд сорвжснаа эсвэл одоо сайжруулахын тулд хуйхан дах цусан хангамжийг сайжруулахын тулд байнгын энэ роллерыг хэрэгэлдэг. Тэгээ дээрээс нь нэмээд миноксидило хэрэгэлдэг. Тэгээ түрүүний хэлсэнчлэн улаан гэрэлтэй малгайг бол байнгын ингээд өмсөж байгаа. За ингээд миний үс уналтын суурь шалтгаан бол төмрийн бэлтгэл байсан юм байна. Тэгээ төмрөө сайжруулснаас хойш миний үс бол унахаа болцсон. Одоо би зөвхөн үсээ өтгөрүүлэх дээр л анхаарч байгаа. За ингээд ус уналтаа шийдсэн. Гэхдээ яг өнгөрсөн хугацаанд би юу хэрэгэлсэн, юу нь үр дүнтэй байсан, надаа ямар санагдсан гэдгээ бүгдийг нь хуваалцъя. Яагаад тэгэхээр өнгөрсөн хугацаанд бараг энэ чиглэлээр мэрэгчлэн болтлоо судалж үзлээ шүү дээ. Бараг жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг зовлон үзсэн чавцсан нь болцсон байгаа хгүй юу? За тэгээд хэрэгэлсэн юмнуудаа бүгдийн ихнээс нь хэлье. За шампунь гинэ. Хүмүүс чинь ингээл энэ шампунаар угаах юм бол айгүй сайн ус ургаж ийн гэлтэй дийдэг. Надаа тэр бол зүгээр реклам юм шиг санагдаж байна. Яг үннийг хэлэхэд яг хуу нийт хүмүүсийн магадгүй 5% нь нөлөөлж магадгүй гэж би бодож байна. Яагаад тэгэхээр хүн болгоны суурь шалтгаан ч ондоо байгаа штэ. Жишээ нь хүний үс ингэдэг гэж байгаа байхгүй юу? Энэ булцуун уулын юм нэг цэвэрхэн байх хэрэгтэй юм байна л да. Яг булцуу тэгээд юм үс байх хэрэгтэй юм байна. Тэгэнгүүт энэ булцуун заримдаа ингээд битүү одоо шампуны үлдэгдэлч гэдэг юм уу те ангижруулагч эдрээс нь болоод бохир ороод ингээд дүүрсэн дээр нэг юм жижигхэн үс ингээд ургацсан байдаг юм байна. За тэгэнгүүт чи ийм бохир булцуун амьсгалж чадахгүй. Тийм учраас булцуун ингээд жижигсээр хагаад энэ үсээ дааж чадахгүй үс нь унаа тэгээ булцуун байхгүй болчдөг гэж би бол ойлгосон. Тийм учраас яг энэ төрлийн хуухных нь булцуун ингээд зөндөө бохирдсон түүнээсээ болоод үс нь унаад байгаа хүмүүс бол шампунь хэрэглүүл тохиромжтой. Энэ шампунь асуудлыг нь бол шийдэж чадна гэж би бол бодож байна. Харин над шиг мэдээж ийм төмрийн дутагдaltaй хүн бол хизээж асуудлын шампунь шийдэж чадахгүй шүү дээ. За хоёр дахь нь гэх юм бол биотин тэгэл юм үсний витамин гэдэг юмнууд байдаг шүү дээ тий. Тэр бол надад үнэхээр нөлөөлөөгүй. Ягаад гэхээр миний биотин дутагдаагүй. Миний одоо ямар нэгэн эрдэс бодис витаминууд надад дутагдсан улмаас миний үс унаагүй учраас би эдгээрийг уугаад надад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Тэгэхээр яг уу магадгүй те азар биотин дутагдсан учраас үс нь унжсэн хүн байж таарад тэгээ биотин уугаад үс нь ургацсан хүн байж болно. Гэхдээ ийм магадлал хэдэн хувьтай хэлээд те. Тийм учраас зүгээр анханасаа шинжилгээгээ өгөөд тэрнийгээ баталгаажуулчих хэрэгтэй. Надад үнэхээр биотин дутагдаад байгаа мó эсвэл одоо төмөр нь дутагдаад байгаа мó эсвэл кальци магний юу байдیں۔ Тэр нь дутагдаад байгаа мó гэдгийг тодорхой болгочоод тэрнийхээ чиглэлийн витаминыг уувал үс унахад чинь нөлөөж чадах байх гэж бодож байна. Тэрнээс биш би баахан бас витаминууд авсан. Энэ болгоно зүгээр л хайран мөнгөө өрсөн зүйл болсон. Дээрээс нь нэмээд баахан бүх төрлийн тоснуудыг төрхөж үзсэн. Салонд дэдэг тоснууд байна те мэдээж тэр бол октоос нөлөөлөхгүй. Гэхдээ яг юм өсний юм хуурашил тиймэр юмнуудад бол нөлөөлдөг л дөө. Тэгээд би кастер ойл төрхөж үзсэн. Тэр бол нөлөөлөөгүй. Тэгээ коконат ойлыг төрхсөн нөлөөлөөгүй. Розмари төрөх юм бол үсний ургалт сайжирдаг гэж бас уншсан. Тэгээд розмари үнэхээр үсний ургалтыг сайжруулдаг гэдгийг бүр судалгаагаар тогтооцсон байт юм билээ. Тэгээд дерматологист хүмүүс одоо нөгөө нэг үс арьсаар мэрэгсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн ер нь гэрийн аргаар үсээ ургуулахыг хүсэх юм бол розмаригийн хандаар ингээд үс рүүгээ шүрших юм бол нөлөөтэй байдаг. Багц зэргийн нөлөөтэй байдаг гэж бол хэлдэг юм байлээ. Гэхдээ мэдээж миноксидил буюу миний энэ хэрэгэлдэг юмыг бол гүйцэхгүй. Энийний дараагаар үсний уурга гэдэг юмнуудыг бас хэрэглэж үзчихсэн. Үсний уургийг болохоор би зүгээр үсээ тайруулах гал үсчинд очингууд үсчиндээ ингээл миний үс унаад байгаа гэд хэлнэ штэ. Тэгэнгүүт үсний уурга хийлгэшээс тэгвэл зүгээр болчихдээ штэ гэл. Тэгэнгүүт ингээл янз бүрийн уургнуудыг зөндөө хэрэглэж үзчихсэн. Яг хоо тэд нар бас ингээд ялгаагүй ингээд үсийг жоохон ингээд гэлцдэг харагддаг тий. Эсвэл үс ирүүл болгоход нөлөөлнө үү гэхээс биш. Үсний уналтад бол нөлөөлдөг юм шиг надад санагдаагүй. За тэрний дараагаар PRP гэж эмчилгээ байна. Яг түрүү хэлсэн шүү дээ. Надад энэ PRP бол үнэхээр сайн нөлөөсөн гэд PRP хийлгэж явах хувьцад бол зөндөө их жижиг шинэ үснүүд ургасан, үсний уналт бол зогссон. Тэгээ надад байсан Brown Hall гэдэг баахан бор одоо минг шиг юмнууд миний хуйхан дээр үүссэн байсан. Тэднэр бол алга болсон. Энэ PRP үнэхээр хэрэгтэй үйлчилгээ байсан гэж би бол бодож байна. За тэгээд micro needling буюу юм жижигхэн
зүүгээр хуухан дээр явуулдаг юм байгаа шүү дээ тий. Энэ бол бүр үнэхээр сайн юм билээ. Тэгээд энийгээ сайн ариутгаж агаад энэ роллероо байнгын явуулаад байнгут үсэнд бол айгүй сайн үсний ургалт нөлөөлт юм шиг надад санагдсан. За энэний дараагаар түрүүний хэлсэнчлэн миний хамгийн дуртай миноксидил гэдэг бүтээгдэхүүн байна. Энэ миноксидилийг зөвхөн Монголын эмчнэр сайн гээд байгаа юм биш. Энийг бүр дэлхийд даяараа ийм үсний уналттай тэмцдэг одоо энэ үс уналтын эксперт хүмүүс бүгдээрээ зөвлөд юм байлээ. Үс уналтад ганцхан нөлөөлдөг бүтээгдэхүүн бол энэ миноксидил гэдэг юм байдгаа гэж хэлдэг юм байлээ. Тэгээд энд ч гэсэн би өөрний эмийн санд очиод миний үс унаад байна яах вэ гэд асуунгууд эмийн сангийн хүмүүс нь бас манайд ийм эмчилгээний зориулттай эмчийн жороор олгодог миноксидил гэдэг юм байдгаа. Чи энийг түрхэж болно гэд тэгээд юм байлээ. Тийм учраас энэ миноксидилийг бол би хамгийн сайн зүйл гэж бодож байна. За энэний дараагаар болохоор red light буюу одоо юм улаан туяагаар эмчлэх эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээ бас нөгөө нэг үсний ургалтыг аягүй сайн дэмжиж өгдөг юм байлээ. Би энийг бас өөр дээрээ үнэхээр мэдэрсэн. Энэ нь болохоор би өөрөө энэ малгай худалдаж авсан байхгүй юу. Гэхдээ энийг салон дээр ч гэсэн очиод илүү хүчтэйгээр нь хийлгэж болдог. Би болохоор байнгын гэртээ хэрэглэж ивэл амар юм болов уу гэж бодоод ийм малгай худалдаж авч ирсэн 2 жилийн өмнө. Энийг ингээд залгуур залгах чинь тэгэнгүүт малгай нь өөрөө малгай ингээд өмсчтэй. Тэгэнгүүт энэ малгайн дотроо аюу олон төрлийн жижигхэн гэрэлнүүдтэй. Тэгээд энэ нь өөрөө 2 төрлийн гэрлээр хасдаг. Нэг нь юм улаан гэрэл байгаа, тод улаан гэрэл, нэг нь юм бүдэггүй улаан гэрэл байгаад байдیں۔ Хоёулаа ингээд үсний ургалтыг дэмжиж өгдөг гэсэн. Энэ болохоор миний анх нэг скамд болсон юм шүү гэд манай эмч хэлсэн малгай гэсэн шүү дээ. Тэрнээс бол арай хямдхан үнэтэй байсан $500 гэжсэн. Нөгөө чинь болохоор $3,100 гэжсэн шүү дээ. Тэр болохоор илүү салааны зориулалттай үнэтэй бүтээгдэхүүн байсан юм шиг бэлээ. Яг скамч бол биш. Гэхдээ миний энэ болохоор гэрт хэрэглэхэд яг боломжийн $500 үнэтэй арай жоохон хүчтэй багтай тийм гэрэл байгаа. Энэ бол үнэхээр сайн нөлөөлт юм байлээ. Би яг энийг өөр дөрөө мэдэрсэн байхгүй юу? Энийний заавар дээр нь ингээд бичсэн байсан. Энэ гэрлийг хэрэглэж явах эхний 1 сараас 2 сарын хооронд чиний унахад бэлэн үснүүд чинь бүгд уннаа. Тэгээд ингээд цоо шинээр ийм ууданцар нь ийм гүн булцуу нь одоо ийм зузаан сайн хүчтэй гэсэн үг шүү дээ. Тийм үснүүд ургаж эхэлнэ. Тийм учраас эхний 1-2 сар бол үс чинь унана гэдэг хүлээлттэй бай. 2 сараас эхлээд үс чинь ингээд айгүй сайн ургаад эхэлнэ. Тэрнийг сайн анзаараарай гэжсэн байхгүй юу? Тэгээд би яг энийг хэрэглээд эхэлсэн чинь миний үс нэрээ айгүй хунсан. Би энэ зургийг энд оруулчихъя. Тэгээ би үс унаад яана гэж жоохон санаа зовоод дахиад эргэж ургах болов гэд бодоод исэн чинь ашгүй 2-3 сарын дараанаас буцаад ургаад эхэлсэн. Тэгээд тэрнээсээ хойш ургахтаа болохоор нэрээ бүр айгүй юм бүдүүн ширхэгтэй өтгөн үс ургаж эхэлдэг юм байлээ. Тэгээ надаа энэ малгай бас айгүй таалагдж байгаа. Би нэг бол байнга хэрэгэлдэг. Энэ малгайгаа болохоор өдөрт нэг л удаа яг 1 цагийн хугацаанд ингээд өмсчтэй. Тэгэнгүүт би зүгээр ажиллаа хийж авах хугацаанд л энэ малгайгаа өмсчдөг. Нэр миноксидилийнхээ давтамжийг хэлхээ марцсан шүү дээ. Энийг хэрэглэж байгаа тохиолдолд болохоор өдөрт 1 удаа үсэндээ ингээд цацаад тэгээд цацнаас хойш 6 цагийн хугацаанд угааж болохгүй гэдэг юм байлээ. Тийм болохоор би дандаа орой унтахтаа энийг түрхчээд өглөө босоод үсээ угаагаад ажилдаа явчихдаг. Тэгээд энэ миноксидил нь болохоор эрэгтэйчүүдийнх нь 5%-тай, эмэгтэйчүүдийнх нь 2%-тай гэж байд юм байлээ. Гэхдээ энэ нь зүгээр маркетингийн арга хэрэгслээ гэж хүмүүс бол эмчнэр хэлдэг юм байлээ. Эмэгтэй хүмүүс 5%-аг өдөрт 1 удаа түрхчээд явж болно. Хэрвээ 2%-аг түрхэх юм бол эмэгтэй хүмүүс өглөө оройд гэж 2 удаа түрхэх ёстой байдаг юм байлээ. Тийм болохоор яг ингээл бас маркетингийн зориулалтаар тий хүмүүсийг их худалдаа авуулах зорилгоор 2%-аг гэж гаргаад тэрнийг зөвхөн эмэгтэйчүүдэд гэж зориулаад гаргацдаг гэж бол би зөндөө уншиж ирсэн. Тийм учраас би эрэгтэйчүүдэд зориулсан буюу 5%-аг нь авчаад өдөрт 1 л удаа түрхчихдэг. За ингээд red light гэдэг юм байна. За тэгээд B12 гэдэг ийм нэг Монголд тариа байдаг штэ. Нэг ягаан өнгөтэй байдаг байсан шиг санагдаж байна. Манай хамаатны ихчийн үс нь унаад тэгээд тэр B12 гэдэг тариаг аваа шпризээр өөрийнхөө хуухан дээрээс цацчихдаг гэж сонссон байхгүй юу. Тэгсэн чинь үс нь амар сайн ургасан гээд тэгэнгүүт би бас тэрийг нь дүүрээгаад үсэндээ баахан B12 гэдэг тариа түрхээд үдсэн. Надад бүр ямар ч нөлөө үзүүлээгүй. За тэгээд хамгийн сүүлийн авч хэрэгэлсэн арга хэмжээ нь гэх юм бол би үсээ тайрж үзсэн. Үс ингээд хитрхи урт ургачих юм бол булцуу нь үсээ дийлэхгүй тэгээд үс унаад байдаг гэж бас сонссон. Нэг бодлын бас үнэлтэй хитрхи одоо энэ хүнд үсийг чинь хэрвээ булцуу чинь амар сул дорой одоо чанга биш болцсон байх юм бол дийлж авч явж чадахгүй шүү дээ. Тийм учраас би бүр үсээ ингэж нэг ийм жижигхэн болгож нэлээд удаан явсан. Тэгсэн хэрнээ миний үс ялгаагүй унаал байсан. Тэгэхээр өртөөсөө ингэж урт байна уу, богино байна уу гэдэгтээ хамаагүй зүгээр суур асуудлаа шийдээг учраас миний үс унаад идэг гэсэн юм лээ.
За тэгээд би ийм их юмнууд хэрэглэж үзсэн байна. Тэгээд эдгэр чин зүгээр л нэг төрлөн штэ тий багцаар нь төрлөлжүүлсэн байгаа. Гэтэл би шампунь гэдэг төрөл дотор 10 төрлийн бараг шампунь хэрэглэж үзсэн баг. Сайн гэсэн бүхэл шампуныг хэрэглэсэн. Биотингингүүд янз бүрийн биотин хэрэглэж үзээл янз бүрийн үс хумсны витамин бас ууж үзсэн. Аль нь ч надад нөлөөлөөгүй. За тэгээд сая ярьсан нийт юмнуудаа ингээд дүгнээд хэлэх юм бол эрэгтэй хүмүүс яг ингэж эм хэлбэрийн халзралт үүсдэг гинэ. Тэнгүүд яг энэ хэсгээсээ ингээд халзраад эхлэх юм бол эрэгтэйчүүдийн айгүй тодорхой харагдаад эхэлнэ. Харин эмэгтэй хүмүүсийг болохоор яг энэ хэсгээр буюу нуугдмал хэсгээс халзарч эхэлдэг учраас бидний нүдэнд мэдэгдэхгүйгээр ингээд халцралт үүссэн яваа л гэм блэ. Тэгээд нөгөөх нь бүр хүндрээд ийшээний оронгууд бид нэр жоохон анзаарч эхэлт юм блэ. Тийм учраас эртнээс одооноос ингээд надад халцралт үүсч эхэлж байгаа юм шүү дээ. Миний үс унж гэнэ үү гэдгээ энэ хэсгийг харж сайн шалгаж явах хэрэгтэй. Тэгээд үс чинь унааг бол сайн байна. Унаад эхэлсэн байх юм бол миний энэ хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүдийг шууд туршиж үзэхээс илүүтэйгээр шууд эмнэлэг яваарай гэж зөвлөмөр байна. Эмнэлэгт очиод ингээд цусны шинжилгээ өгөө, дээрээс нь эрдэс бодисын шинжилгээ өгөөд яг ямар юм дутагдсны улмаас үс чинь унаад байгаа юм бэ гэдэг суурь шалтгаанаа, эрүүл мэндийн шалтгаанаа тодорхойлцоод тэрний дараагаар яг тэр асуудлаа шийдчихэд нэмэлтээр энэ миноксидил PRP, тэгээ роллер, улаан гэрэл гэх мэтчлийн иймэрдүү бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол үр дүнтэй. Тэрнээс биш суурь шалтгаанаа шийдээгүй байж ийм юм хэрэглэх юм бол ямар ч үр дүнгүй гэсэн үг. Зүгээр нэг жишээ авах юм бол одоо миний хоолой өвдчихэд, хоолой идээлчээд би халуураад байна гэж бодъё л доо. Тэнгүүд уг нь бол би хоолойны эдээгээ ингэж байхгүй болгох зорилгоор антибиотик ч юм уу ууж ийж би идэх ёстой штэ. Тэрнээс биш би зүгээр ибупрофен ч юм уу парацетамол уугаад халуунаа дараад ах юм бол хоолойны эдээ чи хизээч идэхгүй штэ. Яг тэрнтэй ижлэгийн шампунь, витаминууд, тэгээл энэ үсний янз бүрийн бүтээгдэхүүнүүд чинь зүгээр л яг энэ ибупрофен, парацетамол гэсэн үг байхгүй юу? Харин таны энэ суурь шалтгааныг шийдэх одоо юм төмрийн бэлтгэлч гэдэг юм уу те өөр одоо бамбай асуудал гэдэг бол тэр бамбай эмчилгээ гэдэг чинь яг энэ суурь шалтгааныг шийдэх антибиотик нь болж өгдөг юм билээ. Тийм учраас та бүхэн өөрийнхөө цаг зав, мөнгө төгрөгөө хэмнэхийн тулд шууд ингээд үр дүн хүсээд хэлбэрхаан гарт ойрхон бүтээгдэхүүн авахаас илүүтэйгээр эмнэлэгт очиод заавал үзүүлээрээ, заавал шинжилгээ өгөөрөө эмчээс мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваарай гэж хэлмээр байна. За тэгээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Та бүхэн бас үсний асуудал тулгараад өөрсдийнхөө төвшөнд шийдэжсэн байх юм бол ямар аргаар яаж шийдэжсэн бэ? Юу хэрэгэлсэн чинь үр дүнтэй байсан бэ? Магадгүй миний зарим хэлсэн зүйлстэй санал нийлэхгүй байж болно. Юу нь та нарт яаж нөлөөсөн бэ? Яагаад надаас өөрөөр бодсон бэ гэдэг юм уу? Тиймэрдүү бүх зүйлсүүдийг комент хэсэгт үлдээгээрэй. Би бүх комментуудаа уншиж байгаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.